Хохирогч танилынхаа ятгалгаар Казахстан улсад өндөр цалинтай ажилд орохоор мэхлэгджээ. Ойр тойрныхан бүр хатам ээжээсээ хүртэл сая төгрөг авч нийт 4 орчим сая төгрөгийг зуучлагчид өгч улмаар олон монголчуудын хамтаар Казахстан улсын зүг жолоо залсан байна. Энд их тохилол гоё байранд орно ажиллавал биелэн л гэсэн. Яваад очлаа 3 хонлоо улсууд хурж ирээл яах юм. Манайх тийчнэ ажил шаавна гээл ерөөс ямар мэрэгжилтэй. Тэгээд одоо нөгөө би тэгээд одоо нөгөө 30 шүрэмсний харддаг ч юм уу яадаг чи тэгдэм юм шиг байгаа. Тэгэл бид нар чи бас чинь бид нар анх тэгээ очиод тэр байранд байж исэн чинь 20 Монгол байсан 80 Монголоос үлдсэн. 60 мэдгүй хаа яваа мэдгүй. Та нараас пассворд ерөөс өгч болохгүй. Бид ерөөс ингээ хөлөгддөг. Хоригдл гэсэн үг дөө юу юм. 3 казак явна. Тэгээд 3 казак явна. Урд нэг нь явна, дунд нэг нь ард нь ингээд нэг нь суванд оруулаад ингээд аваа. Ажил дээр очиж ажил хийсэн болгоч буцаагаал байранд навчраад хайчих. 2010 оны 1-р сарын байдлаар хүүсийн тэгшэрхийн төвд хөдөлмөрийн мүлжлэгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн 92 хүн хандаж туслалцаа дэмжлэг авсан байна. Харамсалтай нь тэд зөрчигдөж хохирсон бие эрхтэн эрүүл мэнд эд хөрөнгөө нэхэмжилт зарах хийсэн тохиолдол манад алгаа. Тодорхойлбол хөдөлмөрийн мүлжлэгийн зорилгоор хүн худалдаалсан нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаамаа. Захиалгат гэрлэлт хүн худалдаалах гэмт хэргийн 3 дахь хэлбэр бол захиалгат гэрлэлт. Таны харж байгаачлан 2000 он гэхэд 79 монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл болж байжээ. Тэгвэл 2008 онд энэ тоо 3485 болж 44 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн л зарын дагуу гадаад хүнтэй гэрлэж нилээдгүй тохиолдолд нь хүний 8-ны золиос болдог. 2005-аас 2007 он энийг бол би бол өөрөө яг баттай хэлэхэд бол ихэнх нь бол зар сурчлагын асуудлаар одоо нэлсэн байдаг л да. Ерөнхийдөө сүүлийн үед бол яг зар сурчлагын хэлбэрээр хүмүүс илсүүлэх нь ерөнхийдөө цөөрсөн л да. Яагаад гэвэл иргэдийн мэдлэг бол нэлээд их дэвшилсэн гэж хэлж болно. За тэгээд ялангуяа сүүлийн илсүүлэлтийн хэлбэрийг ингээ харж байхад бол танил тал тийм эсвэл найз нөхдөөрөө эсвэл өмнө энэ гэмтэргийн хохирч байсан хүмүүс маань өөрөө тухайн тэр юундаа дасан зогцоод тэгээд өөрөө илсүүлэгч болоод энэ гэмтэрийн холбогдогч болоод явж байгаа тийм жишээнүүд бол зөндөл юм. Нэг жилийн дотор гадны иргэнтэй гэрэлсэн дээрх 3485 монгол эмэгтэй 10% нь Япон улсын иргэнтэй, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Хятад улсын иргэдтэй тус бүр 7% нь гэрэлсэн бол бусад буюу Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Франц, Итали, Малайз, Иран, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Камерун, Нигер, Сир улсын иргэдтэй 40 гаруй эмэгтэй гэр бүл олжээ. Эмэгтэйчүүдийн 4-ний 3 буюу 75% нь бүгд найрамдах Солонгос улсын иргэдтэй гэр бүл болсон үзүүлэлтийг та харж байна. Хачиргалтай Монгол охид эмэгтэйчүүд худалдагддаг орнуудын эхний байруудад бүгд найрамдах Солонгос улсын нэр тууж явдаг юм. Ил цагаандаа гарсан хүний 8 интернет сайтуудаар хүртэл дамждаг гашуун туршлага бий. Та одоо бүгд найрамдах Солонгос улсын 100 гэрлэлтийн сайтыг харж байна. Хамгийн бага нь 16 наснаас эхлэн Монгол эмэгтэйчүүдийн 100 танилцуулгыг сайтад байршуулсан байдаг. Тэдний болон бусад орны эмэгтэйчүүдийн тухай мэдээллийг авахын тулд тус сайтын гишүүнээр элсэж цааш дэлгэрүүлэн үзэх боломжтой. Одоогийн байдлаар зуучлалын захиалгат гэрлэлтийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн 45 хүн зөвхөн хүүсийн тэгшэрхийн төвд хандсан бол хүний эрх хөгжил төвд 2 эмэгтэй хандаж туслалцаа авсан мэдээ байна. Хүн худалдаалах гэмт хэргийн бүхэл хэлбэр Монгол улсад тархаж түүгээр дамжин олон хүүхэд эмэгтэй гэлтгүй эрчүүд ч мөн хүний 8-нд өртөж байгаа тухай та дээр баримтаар үзлээ. Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчийг хамгаалах зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргээх болон мөрдөн байцаах ажиллагаа хийгээд гэмт хэрэгтэнд шийтгэл оноож байгаа байдал манай улсад ямар байгаа талаар одоо хөндий. Би эсвэл доотлоо ирсэн. Би ингээ айгу ганцаардж байна. Би ингээ Улаанбаатараас ингээ найз зөвтөө оруулж ирье. Та нартай ингээ яриад хэл ойлголцохгүй. Тэгээ би найз зөвхнийгөө оруулж ирээд ингээ хантай бай юм гээд уйлаад л би за яг ч тэгвэл 5 найз зөвхнийгөө дуудаад тавьчихсан. Тэгээд 11 сарын 10-нд би гэрлөө гоцоор яриад хичтэйгээ ирсэн. Тэгээд дүүрээсөө тэр хитдууч миний хэлийг мэдэхгүй юм чинь. Тэгэл та ингээд маа найз хүн болоод ингээ ямар ч гэсэн наашаа гараа тий. Тэгэд ирээн дээр ирэнгүүтээ та маа найз хүн болоод наашаа уцаар яриад би авгаагийнх нь уцны нэмэр өгсөн. Энэ уцар руу яриад яа. Тэгвэл бол би юм уу энэ хүртөнд би таныг тосч магадгүй. Тэгвэл бол өөрөөсөө би эндээс хаана ямар нутагтайгаа би мэдэхгүй байна. Өөрөөсөө яагаад ч би явж чадахгүй юм шиг байна гэл. Тэгэл би яг
11 сарын 10-нд эгчтэйгээ тэгж уцаар яриад тэгсэн чинь манайч наад чинь чиний хэл яриаг ойлгоод байгаа юм шиг зүг ойлгохгүй. Эгчийн цагдаад очиж болох үлрэмтэй та цагдаатай холбоороо гэл. Тэгэл яг 11 сарын 10 тарчаад 11 сарын 13-нд би тэр авгаад энэ төр буудалтай. Тэгсэн чинь тэр авгаа уцаараа яриглаалаа тухайг л гүгээд ирсэн. Тэгсэн чинь манайч өх чинь нэрэн дээр ирсэн мэн үү замын үдийн цагдаатай нэрээ хотын цагдаатай хамтарсан гэж байж байна. Тэ чи одоо ингээ маа найз зөв ирчлээ гэж хэлээрээ. Тэгээ би ихтэй гэсэн байхгүй. Энэ хятадууд ч амар үгүй санаатай шүү та буудалтай ганцаараа байгаа гэж хэлээрээ. Тэгээ наа буудлах хүмүүст намайг найз гэж хэлээрээ. Тэгвэл их чинь мөчн юм бол эдгээр чинь шижиг авчин. Тэгээ таныг таач нааширахгүй би ч над руу ч явах өнгөрнө. Тэгэл манай их хөргөнтэй ирсэн мэсэн. Тэгэл хөргөнийг тусна гайгаал манай их өөрөнд ороод тэгээ тэр буудлах ханж жирэмжэрдэг маа найз гэж хэлсэн юм шиг лээ. Тэгээд тэр нөхөр нь тэр буудлаар уцаар ярьж асуугаад наа чи хэдэн хүн байна мэн гэж асуусан л лээ. Тэгээд тэр буудлын манай их нэг хүүхэн байгаа үү тэгээд найз хүүхэн гэж чинь тэг хөөх юм уу муу хамгаж асуусан. Тэгсэн чинь тэр буудлын хөөх юм байна гэдэг гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу намайг орхол ганцаараа наашаа гарсан. 11 сарын 14-нд гарсан яг. 11 сарын 14-нд наашаа гараад 11 сарын 15-нд нэрээ хотод тэгээд тэр нөхөр нь баригдсан. Манай хичээл авах гэж бодож. Тэгээд манай ч нэг замууд дөө 90 хотын цагдаа нарт хэлсэн юм чинь. Тэгээд барьж хасан. Худалдагдсан газараасаа гэр бүлтэйгээ холбоо барихад зарим нэгтэн таарна. Энэ үед яахыг хүчрээ олохгүй байгаа арга гэрийн хинтэн туслах ганц ч гэсэн газар Монгол улсад байгаа нь талархууштай. Эргүүл авчрах үйл ажиллагаанууд гэдэг. Эх оронд эргүүл авчрах үйл ажиллагаа хийж байдаг. Энд нь болохоор яг хүн худалдаалт нэмтрийн хохирогч нь тогтоогдсон тохиолдолд бид нэр эргүүл аюулгүйгээр нааш авчрах үйл ажиллагаа зохион. Эх оронд нь авчрах үйл ажиллагаа зохиомжуулдаг. Энэ үйл ажиллагаа болохоор гадаад хэргийн яам одоо тухайн улс оронд байгаа Монгол улсын элчин сайдын яам консулын газруудаар дамжуулж хамтарсан байдлаар зохион байгуулж авчирдаг. За ингээд нөгөө хохирогчдын дийлэнх хандлага нь бол хятадд бэлгийн мөршигт өрсөн хүүхдүүд бол аяг их байдаг ер нь дийлэнх хувийг бол эзэлдэг. За тэгээд хамгийн сүүлийн нөгөө нэг жишээ гэхлээр 2 жил сургууль болоод тэгээд одоо хятадд байна гэд гэрийнхэнтэйгээ холбогдоод тэгээд ингээд эргээд эргүүл авчрах үйл ажиллагаанд тусалцаа үзүүлээч гэдэг арга гэрхийн өсөлтийн дагуу бид нар авчирсан. За энэ болохоор одоо бас л хаана хандхаа мэдхгүй бичиг баримтаа барьцаанд үлдээсэн тэгээ албатан биелгийн мөршөгт өртөж байсан гэдэргээд маш олон хүнд замыг туулж ирсэн тийм хохирч бас байдаг. Хүйсийн тэгшэрхийн төвөөс олон улсын шилэн сурвалжлалтын байгууллагатай хамтран бүгд найрамдах хятадаар улсад худалдагдсан 72 хүнийг бүгд найрамдах Солонгос улсаас 2, Малайзаас 6, Макаогоос 4, Украин, Хонконгоос тус бүр 1, Казахстан улсаас 33, Туркээс 24 хүнийг аварч эргүүлэн авчирчээ. Энэ мэт аргаар аврагдсан аз таарч зүгтэж ирсэн хохирогчдын ирээдүй хэрхэх вэ? Олон улсад бүр хэдийнээс харин манайд бол саяхнаас сонсдох болсон хамгаалах байранд хохирогчдыг төр болон удаан хугацаагаар байрлуулж байна. 2007 оны хүртэл тэднийг хүлээн авах, нийгэмшүүлэх, тогтсон үйл ажиллагаа манай улсад байсангүй. Улаанбаатар хот замын үдэд хамгаалах байр хохирч гэж хамгаалах байрыг нээж ажиллуулсан одоогоор 90 орчим хохирогчдод одоо хүмүүст үйлчлээд за тэднэрт одоо наад захын хоол хүнснээс ахуудаад эрүүл мэнд, хууль зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгöd ажиллаад явж байна.